Нийт хүн амын 1.3 сая буюу 36.1% тэгээс 17 хүртэлх насны хүүхэд байна. Зөвхөн 6 дугаар сарын 1-нд биш 365 хоногт хүүхдэд ээлтэй хот хэрэгтэй байна. Хүүхдийн бэлгэний сонголт төрөлжиж, эрүүлж их хандлагт шилжээд байна. Дэлхийд дахинд 5 хүүхэд тутмын нэг нь дайн зэвсэгт мөргөлдөөнтэй бүс нутагт амьдарч байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. 1925 онд Швейцарын Женев хотноо болсон хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн баг хурлаас 6 дугаар сарны 1-ний өдрийг олон улсын эрхийн хүүхдийн өдөр болгон тунхагласан байдаг ч 1949 онд энэ шийдвэр албажиж үүнээс хойш дэлхийн 51 орны төр засаг хүүхдийн өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Дэлхийн хэмжээнд 2-оос 17 насны 1 тэрбум орчим хүүхэд сүүлийн 1 жилийн хугацаанд ямар нэг байдлаар бие махбод, сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийлэл үл хайхрах байдалд өртжээ. Ингээд хүүхдийн эрхтэй холбоотой тоо мэдээллүүдийг хүргье. Энэ өдөр зөвхөн хүүхдэд бэлэг өгч амттнаар дайлах төдий биш, дараах байдлаар эрхийг нь хамгаалахаа нийгэм даяар сануулдаг өдөр юм. Нэгдүгээрт амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд өсөж торних, эмнэлгийн тусламж авах. Хоёрдугаарт хөгжих эрх, чанартай боловсрал эзэмших, сурч боловсрох, авиас чадвараа нээх. Гуравдугаарт хамгаалуулах эрх, дарамт шахалт, үл хайхрах байдал, хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөрийн мүлжилгөөс хол байх. Дөрөвдүгээрт нийгмийн амьдралд оролцох эрх, өөрийн үзэл бодлоо чөлөөтөө илэрхийлэх, шийдвэр гаргахад дуу хоолойгоо хүргэх. Олон улсад хүүхдийн эрхийн зөрчил буурахгүй харин ч сүүлийн жилүүдэд ойрхон орнод Судан, Украин зэрэг газруудад өрнөж байгаа мөргөлдөөн, ур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн хямралаас шалтгаалan түүхэндээ байгаагүй өндөр түвшинд хүрээд байгааг Нэгдсэн үндэсний байгууллага, ЮНИСЕФ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлангуудад анхааруулж байна. Дэлхийд дахинд хүүхдийн эрх ямар хэлбэрээр хэр хэмжээгээр зөрчигдөж байгааг гол тоо баримтуудаар багцлан харуулъя. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан хөгжсөнтэй холбоотойгоор хүүхдийн бэлгийн мүлжилгийн шинжтэй, цахим контент, хууль бус материалын тоо хэмжээ огцом өсжээ. За хүүхэд хамгааллын салбарт шинэ том аюул занал учруулах болоод байна. Дэлхийн нийт хүүхдүүдийн 5 хүүхдийн тутмын нэг нь ойролцоогоор 19-с 20% нь дайн зэвсэгт мөргөлдөөнтэй бүс нутагт амьдарч байна. Сүүлийн жилүүдэд дайны хөлд үргэх, бэртэж гэмтэх хүүхдүүдийн тоо тасралтгүй өссөөр байна. Нэгдсэн үндэсний байгууллагын мэдээлж байгаагаар зэвсэгт хүчин болон зэвсэгт бүлэглэлүүд жил бүр 8,000 гаруй хүүхдийг дайнд хүчээр дайчилж цэрэг болгон ашиглаж байна. Өдгөө дэлхийд даяар 50 сая орчим хүүхэд дайн хүчирхийлэл, байгалийн гамшигын улмаас гэр орноо орхин дүрвэж, сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж авах эрхээ асуулаад байна. Харин дэлхийн хэмжээнд ядуурл, өлсгөлэн, эрүүл мэндийн үзүүлэлтийг харах юм бол 412 сая хүүхэд өдөрт 3 Америк доллароос бага орлогоор нэн ядуу нөхцөлд амьдарч байна. Хүүхдүүд насанд хүрэгчдээс 2 дахин илүү ядууралд өртөх магадлалтай байдаг. Зөргөлдөн ихтэй бүс нутгуудад, жишээ нь Судан, Газийн зурвас, Сомали зэрэг бүс нутгуудад хүүхдүүд хүнсний дутагдал, хүнд хэлбэрийн тураалд орж олноор амь насаа алдсаар байна. Дэлхийд даяар 290 сая орчим хүүхэд төрсний бүртгэлт хамрагдаагүй, өөрөөр хэлбэл ямар нэгэн бичиг баримтгүй, хууль ёсны иргэний бүртгэлгүй амьдарч байна. Энэ нь тэднийг боловсрал, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүйд хүрэгдэх төдийгүй хүний наймааны золиос болох эрсдлийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлдэг. Эцэст нь хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой тоо баримтыг дурдахад дэлхийд даяар 160 сая хүүхэд хүүхдийн хөдөлмөр эрхэлж байгаагийн тал хувь нь буюу 79 сая нь амнаас эрүүл мэндэд аюултай хүнд хортой хөдөлмөр, уурхай, хүнд үйлдвэр гэх мэтийг эрхэлж байна. Охидын эрх маш ихээр зөрчигдөж байна. Өнөөдөр дэлхийн хэмжээнд 5 залуу эмэгтэй тутмын нэг нь насан туршаагүй байхдаа гэрлжээ. Одоогийн хурдаар явах юм бол хүүхдийн гэрлэлтийг бүр мөсөн устгахад дахиад 300 жил шаардлагатай гэсэн тооцоолол гарчээ. Дан ганц Монгол улс гэлтгүй дэлхийд дахина яагаад хүүхдийн эрхийг хамгаалах ёстой вэ гэдгийг дээрх тоо баримтуудаас харж болохоор байна. Дараагийн мэдээ. Жил бүр 10-аас 12 мянган ээж алдарт эхийн 1-2 дугаар одонгоо баяртайгаар угтан авдаг. Гэхдээ өнөөгийн нийгэмд одон гардуулж алдаршуулахаас илүүтэйгээр хүүхэд өсгөх эрүүл, аюулгүй орчин, ээжүүдийн хөдөлмөр эрхлэлт болон санхүүгийн тогтвортой байдалд анхаарсан бодлого шийдвэрүүд манай улсад дутагдж байгааг тэд хэллээ.
Алдарт эхийн одоо авч буй ээжүүдийн дийлэнх нь 10 гаруй жил ажил хийхгүй хүүхдээ өсгөж төрнүүлсэн бааtruуд байна. Энэ хугацаанд хамгийн их тулгамддаг асуудал бол санхүүгийн дарамт гэдгийг тэд учирлаж байна. Манай улсад эмэгтэйчүүдийг хүүхэдгүй юм шиг ажиллах, эсвэл олон хүүхэдтэй бол ажил хийх боломжгүй мэт хатуу зарчим үйлчилж байгааг тэд хэлж байлаа. Тухайлбал гэртээ сууж байгаа үедээ нийгмийн даатгалаа хуваараа төлсөн ч зээл гардаггүй учраас хуваараа бизнес эрхлэх боломж ч олддоггүй гэлээ. Товчхондоо бол ээжүүдийн хүүхдээ харангаа хагас цагаарч болтугай ажиллах боломжуудыг төрийн зүгээс дэмжихийг тэд хүсдэг гэлээ. Нөгөөтэйгүр судалгаагаар эмэгтэйчүүд өдөрт 8-аас 10 цагийг гэрийн ажилд зарцуулдаг хүлсгүй хөдөлмөр эрхлэлт нь эрчүүдээс 4 дахин их байна гэх үр дүн гарчээ. Мөн нийт төрсэн эмэгтэйчүүдийн 30 гаруй хувь нь гүн сэтгэл готролд орсон гэх үр дүнч бий. Энэ нь тэдний санхүүгийн хараат байдал, гэр бүлийн харилцаа зэрэг олон хүчин зүйлстэй холбоотой байна. Одоо бид нарт жишээ нь хөнгөлөлтөө зээл олддоггүй шүү. Яагаад гэхээр нөгөө хуваараа нийгмийн даатгал төлдөг болохоор хөнгөлөлтөө зээл ч юм уу эсвэл янз бүрийн банкны зээл ч юм уу олдохгүй. Яагаад тэгэхээр хуваараа нийгмийн даатгал төлдөг гэсэн ганцхан шалтгаанаар ажил хийдэггүй, гэртээ суудаг гэдэг шалтгаанаар олддоггүй учраас тэр талд нийгмийн тал дээр нь илүү хөгжүүлж анхаарч өгөөсэй. Хүүхдээ хараад гэртээ суухаар нийгмээсээ ингээд тусгаарлагдчихж байгаа байхгүй бүх юмн дээр. Тийм болохоор тэрэн дээр нь илүү анхаараасай гэж хүсэж байна. Сургууль цэцэрлэгийн хувьд гэх юм бол хүрэлцээ муутай. Дээрээс нь төрийн бодлого бас зөв тодорхойлж өгөх юм зүгээр юм болчихтой. Цэцэрлэгийн асуудал тий тэр надад айгүй чухал санагдсан. Тэгээд эхчүүдийг төрөөс дэмжиж байгаа бодлогоо бас ажиглаад өгвөл бас их зүгээр санагдаж байна. Ажил хийхээр нөгөө эргээд авах цаг нь яг ингэ тулчдаг болохоор нөгөө яг тийм ажил хийх боломж л одоо гэртээ хүүхдээ харж байгаа ээжд бол маш ховор хомс гэдэг. Энд төрөөсөж байгаа амьдарч байгаа улсуудын чинь чаавал харьяа бус гэдэг хүүхдүүдийн цэцэрлэгт хамруулахгүй ч юм тийм хүнд суртал айгүй байдаг. Нөгөөтэйгүр хүүхэд өвдөх үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртээмжгүй байгааг тэд хэлж байна. Тухайлбал хүүхдийн бие өвдөөд эмнэлэг бараадахад бүтэн өдөр очрлох, цаг олдохгүй 1 сар хүлээх, ханиад хүрэхэд эм тарианд асар өндөр мөнгө төгрөг зарцуулах зэрэг олон асуудлууд тулгамддаг гэлээ. Тэдэнд хүүхдээ салхилуулах ногоон байгууламжтай талбай, тэрэгэн дээр хүүхдээ суулгаад явах саадгүй зам, усаагаар мэт дутагдж байна. Одоо байрнаасаа гараад хүүхдээ ингээд хөдлөөд явхад машин зогсоол нь хэцүү те. Тэгээд хүн явган хүний гарцан дээр явган хүний зам дээр машин тэргээ тавьсан байдаг. Тэгээд төрж явхад заавал зам руугаа ингэж тойрж алхаж малхдаг. Ер нь агаарын бохирдолгүй хүүхдүүд маань эрүүл саруул өсөх орчин, гараад аюулгүй байх, айх айдасгүй өсөх орчин маш хэрэгтэй байгаа. Тэргээ түрээд гараад явхад жишээ нь одоо замаас ихсүүлэл хэцүү, өвөл агаарын уутаа бохирдол эмнэлэгч олдохгүй тийм болохоор эмнэлгээ сайжруулах хэрэгтэй байна. Зам харгуугаа нэгдүгээр сайжруулах хэрэгтэй байна. Явган хүний замаар ингэ явж байгаа шон тавьсан ч шон босгосон ч байх жишээний машин тэргийн зогсоол байхгүйс хүрэлцэн мутагаас ахуулаад ингэ машинуудаа тавьчихсан. Жишээ нь хүүхдүүд өглөө гихтэл аптек ороод ийм авахтал 200 300 муу гарна төрний үдээдэг штеп. Тэр мөр дээрээ жоохон анхаарал болно юм нэмээ. Тэгээ эмийнхаа нэг аюулгүй байдал хугацаанд дууссан муусан тэр мөр тал дээрээ жоохон анхаарал зүгээр юм болоо гэж боддог. Тэгээд хүүхэд гинт өвдлөөд очин тий яаралтай очин тэгэхээр чин шууд хүлээж авдаггүй. Манай улсын нийт өрхийн 30% нь орлого багтай ядуурлын игнэнд бий. Тэдний тал нь 4-өөс дээш хүүхэдтэй өрхүүд юм. Товчхондоо бол манай улсад олон хүүхэдтэй болоод сэтгэл амар амьдрах, нийгэм эдийн засгийн хөрс суур алга гэж тэд үзэж байна. Тийм ч учраас одон тарааж ээжүүдийг алдаршуулах бус нийт иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, бодит бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг хэлж байлаа. 60 жилийн өмнөөс Улаанбаатарчууд хүүхдээ баярын өдөр дагуулж очдог хүүхдийн парктай болсон. Өнөөдөр ч гэсэн хүүхдийн паркаас өөр хүүхдэд зориулсан онц сонирхолтой бүтээн байгуулалт хийгдэг байна. Манай сэтгүүлч паркаас дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Жил бүрийн энэ өдөр төв талбай хөл хөдөлгөөн хог хаягдалд дарагдаж хүүхдийн парк урт дараалал бухимдлаар амьсгалдаг нь нууц биш. Угтаа бол олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бол зөвхөн бөмбөлөг барьж зармаг идэх өдөр биш. Тэдний аюулгүй тухтай орчинд тоглож хөгжих эрхийг сануулах өдөр юм а. Гэвч 1.6 сая гаруй хүн амтай нийслэл хотод хүүхэд залуус зориулсан ногоон байгууламж соёл амралтын хүрээлэн хуруу дарам цөөн байгаа нь баярын өдрөөр бүрч тод мэдрэгддэг. Эцэг эхчүүд хүүхдээ хаана дагуулж очихоо мэдэхгүй жил бүр нэгэн хэвийн маршрутаар аялсаар байна. Тийм ч учраас баяр ёслолын өдрүүд ч гэлтгүй энгийн өдрүүдэд хүүхдээ дагуулад очих боломжтой ногоон байгууламж болон тоглоомын талбай зэргийг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байна.
Парк шиг л олон газар энэ тэнд байгаасай л гэж бодож байна. Тэгэхгүй болоод ийшээ төгжирж ирэх гэсэрэт л тэгэл хамаг цаг авчиж байгаа болохоор энэ тэнд ийм парк шиг гоё газрууд байвал бас зүгээр гэж бодож байна. Айгуу тийм чөлөөтэй нэг одоо нэг ойчлоо засаад авахгүй хүн шиг нэг дуртай. Одоо манай хүүхдийн сая одоо хүүхдийн парк дээр ирлээ гэхэд чинь 5 тоглоомын багц авлаа гэхэд одоо манай хүүхд ингээ өндрөөс яагаад тоглож чадахгүй байгаа байхгүй ихэнх юм дээр нь тоглож чадахгүй. Тэгэхээр нэг ийм бага насны хүүхдүүд одоо тэр 95 100-аас доош дээшээ гэсэн ингээ хэмжээтэй байд юм байна шүү дээ. Тэрнээсээ доош одоо өндрөөс яадаг насны хүүхдүүдэд зориулс нэг тийм нэгэн жигт явдаг тийм тоглоомнуудыг бас нэг хэсэгт нь гаргаж өгмөр юм болоод бодлоо шүү дээ. Ер нь хүртээмжүүд маш бага штэ. Ховор одоо ингээл байгаа нь парк л юм. Болж байгаа юм цэцэрлэг төрүүлэн мөрөлн байвал их зүгээрс. Гэр бүлээр ингээд тойроод суугаад хоолмол идэх. Бас давхар тоглолдог тоглоомтой тийм байв. Цөөхөн шүү дээ. Тодорхой хэдэн газар л байгаа. Парк бай. Одоо энэ парк маань жишээ нь өшөө илүү өргөжөөд гоё том болоод ч юм уу тий. Хүүхдүүдийн тоглоом илүү бүр гоё болоод одоо нөгөө нэг ан амтд ч юм уу тиймэрхүү хүүхдүүд үзэж харах юм аягүй олонтой тийм байвал бас зүгээр ах. Хөгжил нь аюу хэцүү байдаг болохоор бидэд айл болох нь цусны лагаар нөгөө арай хөгжил багтаа хэсэглүүл гараа авчдаг. Түүнчлэн хүүхдийн тоглоомын газруудыг мөн зорж байна. Гэвч эдгээр өдрүүдэд урт ачаалал ихтэй байдгаас үүдэн агаар муутай бөхчөн байдаг зэрэг нь хүүхдүүд баярлах бус эсэргээрээ ядарч туйлдах нь элбэг байдаг. Тийм ч учраас хөдөө агаар салхинд гарахыг илүүд үзэж байна гэлээ. Мөн нөгөө дээгүүр хүүхдийн арга хэмжээ зохион байгуулахдаа ариун цэврийн өрөөг сайжруулж нэмэгдүүлэх нь чухал гэдгийг эцэг эхчүүд анзалж байлаа. Хүүхдийн амьдралын эхний 5 жил бол тарих, бие махбод, сэтгэл зүй, нийгмийн ур чадвар гээд хамгийн эрчимтэй хөгждөг үе юм. Судлаачдын үзэж буйгаар хүний тархины хөгжлийн ихэнх хувь нь энэ насанд бүрэлддэг учраас хүүхэд энэ үедээ харилцаа, хэл яриа, сэтгэх үе, зан төлөвийн үнцээ тавьдаг байна. Чихэр амттангаар дүрсэн нэгэн ут бэлгэнд дунджаар 300-аас 400 г элсэн чихэр агуулгадаг байна. Энэ нь хүүхдийн өдрийн зохистой хэрэглэнээс 15-аас 20 дахин их үзүүлэлт юм. Тиймээс эцэг эхчүүд сүүлийн жилүүдэд бэлэг сонголтондоо эрс өөрчлөлт хийж эхэлжээ. Ер нь бол маш их байгаад байгаа сахарын сонголт. Тэгэхээр бид аль болох хүүхдэд эрүүл юм сонгохын тулд сахар багтай үйлсийг л сонгохыг зүгээр. Одоо өөрсдөө ер нь сонгодог болсон шүү дээ хүүхдүүд чинь ийм авмаар. Тэгээд би ер нь агуулж гараад дэлгүүрээс юу ном авъя гэвэл номыг авуулаад дуртай яг авъя гэсэн тоглоомыг аваад өгч. Ер нь бол нэг хамтдаа авч өгдөг. Хүүхдэд аль болох чихэр багтаа тэгээд эрүүл тийм л бүтээгдэхүүн авч өгье гэж бодож байна да. Энэ жил хүүхдтэй бол юу яаж гэнэ аль болох нөгөө нэг эрүүл тал тэгээд болж өгвөл нэг чихэр юм жимсээс жоохон холхон байх гэж бодож байна. Яг хүүхэд нэг бас ийм тоглоом их сонирхох юм. Тэгээд яг энэ тоглоом зэрэг юм ч одоо яах вэ? Тэгээд идэж уух юмнаас ихээс манайх бол хүүхдтэй ерөнхийдөө сахарын хэрэглээг ерөнхийдөө татгалздаг айлхгүй юу. Тэгээд ерөнхийдөө одоо IQ хөгжүүлсэн тоглоом ч юм уу, зурагтай ном ч юм уу, тэгээд үндэсний үйлдвэрээр дэмжсэн цагаан эдийн хэрэглээ ч юм уу, тиймэрхүү юмар бас яадаг. Одоо сүүлийн үед нөгөө хүүхдүүд манаас томорж байгаа болохоор одоо ном сэтгүүл одоо юу тиймэрхүү юмар одоо айгүйх юу яадаг штэ. Бэлгийн ерөнхийдөө бэлдэж өгдөг штэ бид хэд ч. Зах зээл хүртэл эцэг эхчүүд худалдан авагчдын ухамсар соёлыг дагаж өөрчлөгдөж байна. Өмнө нь хинч хүүхдтэй хүүхдийн баяраар биеийн тас авч өгдөг байсан бол өнөөдөр биеийн арчилгааны бүтээгдэхүүн борлуул сайтай байна. За манай бэлгийн вакцины онцлог гэх юм бол ер нь бол тэг сартаагаас эхлээд дэш хэрглэж болно. Яг 100% органик эко бүтээгдэхүүн байгаа. Яг Монголдо үйлдвэрлэж байгаа. Мала брэнд гэдэг юу хүүхдийн бүтээгдэхүүнүүд байгаа. Хүмүүс их хвчлээ энэ жил ерөнхийдөө бол хүүхдтэй хэрэгтэй юм органик бүтээгдэхүүнүүдийг сонирхож байна. Чихэр бичиг гэхээс илүү. Ер нь болж өгвөл үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гэдэг болсон байна. За манай бүтээгдэхүүнүүд нь болохоор iCodex гэдэг Японы шинэ орж ирж байгаа брэнд байгаа. Сахарын агуулмж нь маш бага. Дээрээс нь гидсний ашигтай бактери пребиотик агуулсан ийм төрлийн бүтээгдэхүүн байгаа. Ер нь бол одоо энэ сүүлийн үед баг төрж байгаа хүүхэд болгон л баг диабетестэй төрдөг болсон шүү дээ. Сахарын одоо аршилтай тий. Тэгэнгүүт хүмүүс ер нь бол одоо сахарын хэрэглээг багасгах хэрэгтэй юм байна. Хүүхдүүдийнхээ одоо энэ чихэр шоколадны одоо сахарын агуулмжийг бас нэлээд ингэж анзаарч ажигладаг болсон, анхаарал тавьдаг болсон санагд
багтсан. За энэ нь болохоор AR амилдаг пазл гэж байгаа. Ягаад зөвхөн пазл тоглоом бэ гэхээр хүүхдүүд чинь пазл тоглоом гэхээр өнгө дүрс хоёрыг хоёуланг нь ялгаж салгаж сурдаг байхгүй. Тэгэхээр бол хүүхдүүд айгүй зөв ач холбогдолтой гэж байгаа. Тэгээд нөгөө чихэр сахар махраас илүүтэйгээр яг энэ пассууд ер нь айгүй танин мэдэх мэдээлэл олгох зорилготой байгаа. Тэр нь болохоор бүгдээрээ нөгөө эрүүл мэндийн бичгтэй хүүхэд аманд ихэд хадсан чамар нэг сөрнүүлээ бохгүй Америк нэгдсэн улсад нэг нэмэр чалгасан бүтээгдэхүүнүүд байхгүй. Хэрэглэгч үйлдвэрлэгчдийн хандлага өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор эх жилээс чихэрлэг ундааны онцгой албан татварыг нэмэх хууль боддоор хэрэгжиж эхлэх нэ. 10 гаруй жилийн өмнө ийм хууль санаачилж судалгаа явуулж байсан ч төдийлөн дэмжлэг авч чадаагүй байсан юм а. Эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэх эхний алхмууд хүүхэд наснаас эхэлнэ. Хүүхдийн туслангууд стандартын шаардлага хангахгүй үйл ажиллагаа явуулсаар байгааг салбарын мэргэжилтэн хэлж байна. Тухайлбал стандартын шаардлага хангасан цусланд тохирлын гэрчилгээ олгож гэрчилгээтэй цуслангууд үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл энэ жил 59 цуслан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтөй байгаач ердөө тэдний 20 гаруй нь тохирлын гэрчилгээтэй байна. Түнчлэн үйл ажиллагаа явуулах цуслангууд эрсдлийн үнэлгээг хийлгэх шаардлагатай байдаг. Гэтэл нийт бүртгэлтэй цуслангуудаас 6 цуслан эрсдлийн үнэлгээг хийлгэжээ. Нөгөөдөөр холбогдох албадаас хяналт шалгалт явуулахад дийлэнх цуслангийн ариутгал цэвэрлэгээ болон хоол хүнсний байдал хангалтгүй төвшөнд байгааг гэр бүл хүүхэд хамгааллын ерөнхий газраас хэлж байна. Үүнээс болж жил бүр цусланд амарч буй хүүхдүүд хэдэн зугаараа хоолны хордлоход ордог гашуун сургамж бий. Нөгөөдөөр хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах хяналтын камер хангалтгүй байгааг холбогдох мэргэжил сануулж байлаа. Цуслан руу хүүхдүүдийг аюулгүй тээвэрлэх стандартыг Харьяа аймаг дүүргийн засаг дарга нар хүлээж, цуслангийн замыг янзлах үүргийг хүлээдэг. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байгааг холбогдох албаны мэргэжилтнүүд хэлж байна. Одоо цуслангууд маань зам харгаа айгүй муутай. За энэ нь өөрөө хүүхдийг эрсдэлд оруулах аюултай тийм ийм байна. За хоол үйлдвэрлэлийн хувьд бол одоо ариутгагч тэр хоол үйлдвэрлэл эрхэлж байгаа одоо үзүүлж байгаа үйлчлж байгаа тоогооч нар тэр галтгооны одоо үйлчлэгч нар хөвчлэн одоо яах ёстой вэ? Цуслах эхлэх юм заавал тэр эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан байх ёстой. За эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүйгээс болоод галтгоонд ажиллаж байгаа энэ шинжилгээнд хамрагдаагүй ажилтнуудаас болоод нийтээрээ одоо хоолны одоо хүүхдийн халтар төвчин гарах тийм эрсдлүүд бол байна. Манай улсад цусланд хамрагдах насны 900 гаруй хүүхэд бий. Тэдний ердөө 8.6% нь цусланд хамрагддаг байна. Тухайлбал 2024 онд 91,000, харин өнгөрсөн онд 85,000 хүүхэд цусланд хамрагджээ. Тэгвэл энэ жилээс цусланд хамрагдах боломжгүй хүүхдүүдийг дэмжих зорилгоор бүтэн өнчин болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн цусланд хамрагдах зардлын 90%-ийг Харьяа аймаг дүүргийн хүүхэд хамгааллын газраас хариуцахаар болжээ. Эцэг гэх буюу асран хамгаалагч 10% төлнө. Бусад одоо хувийг бол тухайн орон нутгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газарт хэлтэст тухайн хүүхэд өөрөө хүсэлтээ өгнө. Хүсэлтээ өгөхөөр тухайн орон нутаг маань өөрсдийнхөө нөгөө одоо үнэлгээжүүлэх байхгүй тэр хүүхдүүдийг оноожуулна гэсэн тодорхой аргачлал батлагдсан. Тэгэхээр одоо 5-аас 6 он авсан одоо тэр аргачлалаараа 5-аас 6 оноотой хүүхдийг хамгийн нэг нэмэрт бол энэ үйлчлэгэнд энд бол хамруулна гэсэн үг. Мөн энэ онд хүүхдийн цуслангийн стандартыг шинжилсэн. Тодорхойлбол амьдрах ухаан хөдөлмөрийн дадал олгох цуслан, нүүдэлчин ба өв соёл, гадаад хэл танин мэдхүйн төрөлжсөн сургалттай болон гэр бүлийн цуслан зэрэгээр төрөлжүүлжээ. Энэ хүрээнд амьдрах ухаан хөдөлмөрийн 7 цуслан нэмэгджээ. Тэгвэл авилгатай тэмцэх газар хүүхдийн туслангуудын хөвчлөлтэй холбоотой ажлын хэсэг байгуулан хяналт шалгалт явуулж байгаа юм байна. Ерөнхий сайд энэ тухай хүүхдийн төлөө үндэсний зөвлөлтөөр мэдээлэл хийж байсан. Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг соёл, үлзийд, хандгайд, ундраа зэрэг хүүхдийн туслангийн хөвчлөл, гэрээний хэрэгжилт, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хэсгэд хяналт шалгалтын ажиллагааг явуулж байгааг олон нийтэд мэдээллээ. Ер нь хүүхдийн туслангууд ч бүгд томчуудын амралт болсон шүү дээ. Тэгээ одоо тэгээд авсан хүмүүс нь ч ойлгомжтой шүү дээ. Та нар санаа зовоод хэлтгүүл болохоос бүгд л мэдчих шүү дээ. Би ч мэдж байгаа, та нар ч мэдж байгаа. Хин хуваагаад идсэн ч мэдж байгаа шүү дээ. Тэр хандгаатыг ч гэсэн хин хуваагаад авцсан ч мэдж байгаа. Хараацаг авцсан ч мэдж байгаа. Тэр олон бидний хүүхэд байхад амардаг байсан цуслангуудыг чинь хин хуваагаад идээд наргаад дууссныг мэдж байгаа шүү дээ. Тэрийг нь ил болгоно. Тэрийг бүгдийн ил тавих хэрэгтэй.
найрамдлын газар мазрын тэр араар хаус баригдаад юу болсон бэ? Тэ? Зах замбраага алдсан шүү дээ. Тэ? Найрамдлыг ард нь бүр совлол бариад, офис хаус бариад гоо энэ одоо хүүхд рүүгээ орж дээрэм хулгай хийдэг. Бүр ерөөсөө энэ нэг юм олон жилийн одоо нэг гоё юм яриад байгаа хүмүүсийг та нар хар эдгээр бүгдээрээ хувааж ийдсэн. Би харин энд оролцоогүй юм. Яагаад гэвэл би бас насч залуу юм. Хоёр тэгтээ би ч бас 10 жил их хурл сууж байгаа. Би тэгтээ эднэрийн ямар ч асуудалд оролцоогүй байхгүй. Тийм учраас надад бол жоохон зориг баг. Юмд зоригтой хүн гэдэг бол юмд өөрөө ороогүй нь хэлээ шүү дээ. Тэрс би нэг ганц хоёр цуслуу усцсан байсан бол ийм юм яриад сууж чадахгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ гинт нэг ариун цагаан хүмүүс болцоо одоо зарим нэг юм чуулган болгоно харахаар чи амар шудрах хүмүүс яриад байгаа чи миний бас инээдүрээд байдаг байхгүй. Дахиад амилцсан. Тэ? Та нар одоо харалт бүгд оролцсон нөхдүүд шүү дээ. 90 онд энэ арчсан хөдөлгөөн өрнж явах үед одоо хөдөлгөөнд оролцоод тэрний өмч хөвчлөлд оролцсон хүмүүс өнөөдөр дахид сэрээд шинжил яриад шүү дээ. Гэтэл бид болохоор 90 онд тэднэр хөдөлгөөн хийж явах үед төрсөн хүүхдийг өнөөдөр хотын даргаар тавьж шүү дээ. Би тэгжл бодож байна. Хяналт шалгалтаар 2007 онд нийслэлийн өмч хөвчлөх комиссийн тогтоолоор хувьчлагдсан, зарим хүүхдийн цуслангийн хувьчлал нь хууль журмыг зөрчсөн, гэрээн заасны дагуу зохих хяналтыг хэрэгжүүлээгүй, гэрээ дүнсэн барин материал байхгүй, зориултын дагуу ажилуулаагүй зэрэг зөрчил илэрчээ. Тухайлбал Төв аймгийн Батцанбөр суманд байрлах соёл хүүхдийн цуслан тухайн үед нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтны хамаарал бүхий этгээдийн нэр дээр хууль бусаар хувьчлагдсан. Гэрээн заас үүргээ ноцтой зөрчсөн. Хүүхдийн цусланг зориултын дагуу ажилуулаагүй, өнөөдрийн байдлаар хүүхдийн цуслангийн байшин барилга байхгүй байна. Хяналт шалгалтын явцад Төв аймгийн Батцанбөр сумын засаг даргын захирамжаар соёл цуслангийн 10 га газрын газар эзэмших эрхийн гэрчлэгийг хүчингүй болгож шийдвэрлсэн бөгөөд газрын эрхийг бусдад шилжүүлэхгүй байх талаар сумын засаг даргад албан шаардлага хүргэлжээ. Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах үлзий цуслан чанарын шаардлага хангахгүй хуучин байшингуудтай хашаан тоногдсон. Хүүхдийн цуслангийн зориултаар үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай байна. Хангаад хүүхдийн цуслан нь Монгол Оросын хувь нөлөөлсөн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын эзэмшилд байх бөгөөд хүүхдийн цуслангийн газрын хэмжээ анх 30.6 га байсан бол одоогийн байдлаар 19.7 га болж багассан байна. Тухайн хүүхдийн цуслангийн газраас мод үржүүлэхийн болон гэр бүлийн хэрэгцээнд нэр бүхий иргэдэд эзэмшүүлж байгааг наривч нь шалгаж байна. Авилгатай тэмцэх газрын ажлын хэсгээс хүүхдийн соёл үлзий цуслангийн хувьчлалыг хүчингүй болгуулж хууль тогтоомжинд нийцүүлэхээр холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад хандаад байна. Улмаар нийслэлийн өмч хөвчлөх комиссийн хурлаар дээрх хоёр хүүхдийн цуслангийн өмч хөвчлөлийн асуудлыг хүчингүй болгуулах арга хэмжээг авахулахаар ажиллаж байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Бадамсүрэн нарын 21 гишүүнээс 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг Улсын их хурлын нэгдсэн чуулганаар дэмжлээ. Оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг. Энэ бол олон улсын баримталдаг гол зарчим. Гэвч Монголд хийсэн олон судалгаагаар эцэг эхчүүд орлогын түвшнээс шалтгаалж хүүхдээ хүссэн сургалт дугууланд нь хамруулж чаддаггүй хатуу үнэн тогтжээ. Өнөөдөр хот хөдөөгийн хүүхдүүдийн хөгжих орчны ялгаа хэтэрхий холдсон, нийслэлийн төвийн хүүхдүүд үнэтэй дугууланд явж байхад аслагдсан гэр хороолол болон орон нутгийн хүүхдүүд тийм боломж хомс байна. Харин энэхүү хууль батлагдвал санхүүжилтийн тогтвортой механизм бий болж хүүхэд бүр хөгжих боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм. Тэгвэл хууль батлагдаж хэрэгжлээ гэж бодоход баялагын сангаас мөнгө нь шийдлэглээ гэхэд хүүхдүүд дугууландаа хамрагдсан эсхийг хянах тогтолцоо байгаа юу? Өмнөх жишээнүүд шиг хүүхдийн нэр дээр хуурамч бүртгэл үүсгэж мөнгө угаах эрсдлийг
хаах бүртгэл зохицуулалт байгаа юу? Баялагын сангийн хүүгийн 200 тэрбум Монгол хүүхдийн бүрийн секц дугууланд хамруулахад хөрхүү зэрэг асуулт хариулт авлаа. Эцэг эхчүүдийн оролцоотойгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулна. Одоо зарим улс орнд тэгэхэд нөгөө хүүхдийн үдийн хоол цайн дээр бас эцэг эхийн оролцоотой байт юм блэ. Яг үл тэр тухайн талын хамтарч оролцож энэ хүүхдээ хөгжүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө зардал гаргаж байгаа эцэг эх энэ дээр өөрөө хяналтаа тавина. Тэгэхгүй бол яг одоо өмнөх нийгмийн үе шиг 100% бүгдийг одоо төрөөс хариуцна гэвэл тэгээд энэ бол бас асуудалтай шүү дээ. Тэгэхээр Дорн аймагт хэрэгцсэн төслөл яаж юм гэхээр сарын төлөвлөгөөний 40% эцэг эх нь хүүхдийн 100 мянгаас төлнө. Эцэг эх нь хүүхдээ байнга очиж тэр багштай нь уулзна. Энийг одоо баталгаажуулж гарын үсэг зурна. Хүүхд нь хэдэн удаа энд хамрагдсан бэ гэдэг дээр. Ингэж эцэг эхээр нь дамжуулж хяналт тавьж байгаа. Нэг талдаа төр гэдэг бол эцэг эхчүүдэд иргэддээ энэ зөв бодох юм а гэдгийг манлайлж ойлгуулж авч явах хэрэгтэй. Одоо олон улсын төслүүд төрж гисэн тийм шүү дээ. За Монголын тал хэдэн хувийг гаргах юм бэ? Оролцоог нь заавал хангадаг. Тэгэхээр энэ дээр төр орон нутаг эцэг эх хүүхэд энэ бүгдээрээ ингэж оролцоотой явж иж энэ дээр хяналттай байна л гэсэн үг. Үн төлөргүй юм бол тэгээд үн төлөргүй л байдаг. Тэгэхээр энийг бол үн төлөргүй бүгдийн даана гэдэг агуулга байхгүй. Энд эцэг эхчүүд заавал оролцоно. Энэ тарифыг хаана батлах вэхээр хүүхдийн эрхийн тухай хууль заасан сангийн сайд, боловсролын сайд хүүхдийн асуудал хариуцсан одоо гэр бүл хөдөлмөрийн байгууллагын сайд гурав хамтарч норматив баталсан байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагад бүртгэлтэй дэлхийн 200 гаруй улс орноос цэцэрлэгийн төлбөрийг 100% төлдөг улс ганцхан Монгол улс. Монгол улсын засгийн газар цэцэрлэгийн төлбөрийг бүтэн төлж идэг. Гэтэл бид нарыг баг байхад эцэг эхчүүд маань цэцэрлэгийн хүүхдийнхээ хоолны мөнгийг төлдөг л байсан шүү дээ. Хин хяналт тавихаа болдгоо гэхээр хүүхдэд нь үнгүй юм өгөөд өөрт нь үнгүй үйлчлэгээ үзүүлэхээр үнгүй юмд хүн хяналтаа тавьж чаддаггүй, шаардлага тавьж чаддаггүй. Хөгжүүлэхийн төлөө өөрөө одоо хамтраад оролцоод явж чаддаггүй байхгүй. Тийм учраас альва зүйл тодорхой хэмжээний үн төлбөртэй байх хэвээр төр дэмжих бодлогоороо дэмжих ачаагаа үүрэх хэвээр эцэг их бас өөрийн төрүүлсэн үр хүүхэд гэр бүлийнхаа сайн сайхны төлөө тэр бага хэмжээний ч гэсэн ачаагаа үүрэх хэвээр. Энэ 7 хоногт ерөнхий сайдын тэргүүлдэг хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжид хуралдаан дээр гэр бүл хүний хөгжлийн яам гэсэн тусдаа бие даасан бүтэц салбарын яам байх хэрэгтэй юу гэдэг сэдэв хөндөгцөн. Энэ үеэр гэр бүл хариуцсан тусдаа яам байгуулах шаардлагагүй гэж ерөнхий сайд хариуцлагатайгаар мэдгдсэн. Гэтэл Монгол улс 60 гаруй сая малынхаа тоо толгойг өсгөх, эрүүл байдлахад тусгаасан хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам ажилуулдаг мөртлөө улсын ирээдүй болсон 1.2 сая хүүхдийн сайн сайхан амьдрах орчинд бүрдүүлэх учиртай гэр бүлийн хөгжлийг хариуцсан бие даасан яамгүй өнөөдрийг хүрсэн нь зөв бодлого гэдэг асуулт урган гарч байна. Яам нэмбэл төсвийн зардал тэлнэ. Татвар төлөгчдийн мөнгөөр данхар бүтэц тэжээлэг их шөмжлээс аль засгийн газар зайлсхийхийг хичээдгээ. Гэвч өнөөдөр манай засгийн газрын бүрэлдэхүүнд чиг үүргийн хувьд нэгтгэж болох үз харьцангуй цөөн хүн ам зориулагдсан цахим хөгжил инновацийн яам, эсвэл спорт аялал жуулчлалын яам гэсэн тусдаа бүтэц байж л байна. Цахимжилт спорт хариуцсан яам байж болоод байхад үндэсний аюулгүй байдлын суурь болсон Монгол гэр бүл хүний хөгжлийн асуудал яагаад төрийн бодлогын гадна үлдэх ёстой гэж. Судалгаагаар өнөөдөр Монгол улсад гэр бүл хүүхдийн бодлого дэндүү тархаа бутархаа байна. Жишээ нь залуучуудын асуудал нь соёл спортын яамд, хүүхэд хамгаалал нь хэрэгжүүлэх шагналын мэдэлд, харин хүн ам зүйн бодлого нь гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хавсрах төдий чиг үүрэг туваагджээ. Энэхүү салангад бүтсэн практик дээр хүүхэд хамгааллын төсөв бодлогыг эзэнгүйжүүлэх гол шалтгаан болж байгааг албаныхан шүүмжилж байна. Хөгжсөн улс орнуудын ерөөсөө тэр гол яам нь хүний хөгжил гэр бүлийн яам. Эсвэл гэр бүл хүний хөгжлийн яам. Гэр бүл гендрийн яам гэдэг юм уу? Хүүхэд, ахмад настан, залуучууд, эмэгтэйчүүд энэ сегмент болгон хүнийхээ бодлогыг, хүнийхээ хөгжлийн бодлогыг нэг институцэд хариуцуулаад байгаа байхгүй. Тэгэхээр манай гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны бүтцэн яагаад вэ гэхээр Эс Эрдэнэ сайдын үеэс 2012 оноос нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам байхад л тэнд гэр бүлийн бодлогын газар байсан. 9 үнэтэй. Одоо хүртэл байгаа. Гэтэл энэ 9 хүн энэ өсвөлхнээ энэ Монгол улсын хүний хөгжлийн бодлого, гэр бүлийн бодлого, хүүхдийн хөгжлийн бодлогыг энэ 9 одоо төрийн албаагч гаргаж чадах юм уу? Чадахгүй байхгүй юу? Энэ ингэж хүний хөгжлөө номер 1-т тавьж анхаарахгүйгээр
хүүхдээ хөгжлийн бодлогын төв дээр авчрахгүйгээр Монгол улсын энэ хөгжлийн гацаа байх арилахгүй. Би энийг бол бүр шууд хэлнэ. Олон улсын жишгийг харуул хүн ам цөтөж хүний хөгжлөөрөө тэргүүлдэг Сингапур, Шинэ Зеланд зэрэг орнууд нийгмийн хөгжил, гэр бүлийн ямыг хамгийн гол чиглэлбүргийн ямаа гэж үздэг. Гэтэл манай улсад жил бүр хүүхдийн эсрэг, бэлгийн болон бие махбодын хүчирхийлэл, гэр бүл салалт, ахуйн аригтлалт аимшигтай тоонд хүрч зөвхөн өнгөрсөн онд гихтэл гэр бүлийн хүчирхийллийн улмаас олон зуун хүүхэд, эмэгтэйчүүд хохирсон хатуу статистик бий. Хямралын хэмжээнд хүрсэн энэ гамшигыг засгийн газар нэгэн агентлаг нэг яамны хилтс дангаараа шийдэлж дийлэхгүй нь тодорхой улсын асуудал. Мал сүрэг өвчлөвөл салбарын яамд босоод ирдэг. Харин улсын ирээдүй болсон хүүхдүүд эрсдэлд орж гэр бүлүүд докторгүй болж байхад хариуцах эзэн бие даасан бодлогын яамгийн улмаас төрийн байгууллагууд тэрхүү асуудлын буруутан болохын тулд нэг нэгэн рүүгээ шийдэлж үр дүнд нь асуудал дунд нь эзэнгүй хаягдсаар байна. Тэрийг нэг болгосон. Талархал гэдэг сэтгэлээс гардаг болохоос албатлагаар бий болдоггүй. Гэтэл ерөнхий боловсролын сургуулаа төгсөлтийн баяр өнөөдөр багшид хэн үнэтэй бэлэг өгөх вэ гэсэн уралдаан болон хувирчээ. Энэхүү эрүүл бус тогтолцоо эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт болоо зогсохгүй. Хүүхдүүд сургуулийн орчинд ялгарлан гадуурхалтад өртөх, айж ичих том шалтгаан болж байгааг их сурвалжууд хэллээ. Төгсөлтийн баяр эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт болдог тухай жил үрийн үдийд шуг хадлан өртгөө. За эцэг эхчүүд ч хүүхдээ бодоод өгдөөгүй хурааж байгаа мөнгийг нь өгдөг. За гэхдээ энэ үйл явдлын цаана багшийн бэлгэнд зориулж мөнгө хураах шаардлагагүй гэж үздэг. За хураалгахыг хүсдэггүй эцэг эхчүүд ганц нэгээр тогтдоггүй байна. За тухайлбал Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвд яг энэ асуудлаар маш олон эцэг эхчүүд холбогдож гомдол мэдээлэл өгдөг байна. За гэсэн ч тус төвийн мэрэгчлэнүүд дуудлага өгсөн иргэнээс яг аль сургууль вэ? Хэн гэдэг хүн мөнгө хурааж байна вэ гихчлэн тодруулаад асуунгууд эцэг эхчүүд хүүхдээ бодоод мэдээлэл өгөхөөс шууд татгалцдаг байна. 5 сарын эхнээс ахвал энэ асуудал ингээд нэргүй одоо тийм нэг утсаа маш их гомдол ирдэг. Хамгийн түрүүнд уриалсан хүн өөрөө гарч ирээд мөнгө хурааж байна шүү гэд над руу ярьдаг гэж би ойлгодог байхгүй. Тэгээ нөгөө олон дундаа хэлж чадахгүй. Тэг хэлж чадахгүй. Магадгүй би очиж суувал бас л ингээл дуу суух байх л та. Тэгвэл тэрний эмээ гэднийг юм ирээд өстой нэр хамаг юм өмөлөд хайцсан гэж хэлнэ шүү дээ. Маш байж болохгүй мөртөө хөвсчгсэн энэ үйл явцыг бид нар бүгдээрээ нэгэн одоо байдлаар л эсэргүүцэж энийг болиулах хэрэгтэй. Ийхүү эцэг эхчүүд хүүхдээ бодоод шүгүүлүүлэхээс зөргшөөдөг байна. За гэтэл ингэж далд эмшиг хэрнээ ил явж байгаа багш нарын бэлэгтэй холбоотой асуудлын ард хүүхдийн сэтгэл зүй хамгийн их охирдог байна. Бэлгэний мөнгө өгөөгүй айлын хүүхдийг эцэг эхчүүдийнх нь чатанд зарлах, за цаашлаад хүүхдүүдийнх нь дунд ялгууртай харьцах хандлага ажиглагдах болжээ. За өөрөөр хэлбэл томчуудын бэлэрхүү зан хүүхдүүдийн дунд үеийнгийн дээрлэхэл үүсэх маш том шалтгаан болж байгааг хэллээ. Эцэг зөвлөлтөд ч нөгөө нэг хідэн багшийг гарч ий гэж байгаа л тий. Тэгээд л хоорондоо ярилцаад нөгөө эцэг ихийнх нь юу н одоо дараа нь хүүхдүүд рүүгээ явчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдүүд тийч зааж өгөөгүй багчл нөгөө нэг хідэн хүүхдүүд чинь баяр болох гэдэг нь одоо яана. Одоо яана л гэдэг. Бүгд нэг авч өгөх ёстой юм шиг ойлголт ингэ бүр ингэ суучаад байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ багш ерөөсөө ажиллаа л хийж байгаа. Тэрнээс ч илүү дутуу тийм чихэр жимс энэ дэр авах шаардлагагүй байхгүй. Гол асуудал нь багш нар өөрсдөө бэлэг нэхэж шаарддагаас бус харин эцэг эхийн зөвлөлийн хэдхэн үнийг хэтрүүлсэн санаачлагаас үүдэлтэй байдгийг эцэг эхчүүд хэлж байлаа. За энд эцэг эхийн зөвлөлийнхэн бусдынхаа санхүүгийн боломжийг хүндэтгэх шаардлагатайг хэлж ирсэн юм. За нөгөө талаас хүүхдээ барьцаалуулж байна гэж имэж дуугүй дагах бус за эрүүл бусын жишгийг хамтдаа таслан зохицох цаг болсныг хэлж байлаа. ЮНИСЕФ буюу Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн өндөр хөгжилтэй орнууд дундаас Нидерландын хүүхдүүд хамгийн аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч байгаагаар шалгарчээ. Уг судалгаанд хүүхдийн сэтгэл зүй, эрүүл мэнд, боловсролын орчин, нийгмийн харилцаа зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үнэлжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн тайланд дурдсанаар Нидерланд болон Дани хүүхдүүд амьдралдаа илүү сэтгэл хангалуун байдаг нь гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэх цаг, аюулгүй орчин, хүүхдийн үзэл бодлыг хүндэтгдэг соёлтой нь холбоотой байна. Эдгээр оронд хүүхдүүдийн хичээлийн дарамт харьцангуй бага, чөлөөтэй тоглох болон гэр бүлтэйгээ цаг өнгөрүүлэх боломж өндөр байдаг байна. Судалгааны эхний байруудад Нидерланд, Дани, Франц, Португал зэрэг улсууд багтсан бол хүүхдийн сэтгэл зүйн асуудал
хит их цахим хэрэглээ нийгмийн дарамт олон оронд нэмэгдэж байгааг Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас анхаарууллаа. Ялангуяа цар тахлын дараа хүүхдүүдийн аз жаргал, сурлагын үзүүлэлт, эрүүл мэнд ихэнх улсад мэдэгдэхүйц буурсан байна. Харин Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас Монголын хүүхдийн нөхцөл байдлын талаар тусдаа үнэлгээ, тайлангуудыг гаргадаг. Тэдгээрт Монгол хүүхдүүдийн боловсрал, эрүүл мэнд, аюулгүй орчин зэрэг зарим үзүүлэлт сайн байгаа хэдий ч агаарын бохирдол, ядуурал, орон нутгийн хүртээмж, сэтгэл зүйн асуудал зэрэг сорилтууд байсаар байгааг онцллоо. Бүх хүүхдүүдэд авч үзэхээр Монголын хүүхдүүд аз жаргалтай гэж бид нар бүгдээрээ л боддог шүү дээ. Тэгэхээр бас бүгдэнд нь бас хамааруулахад хэцүү. Харин тодорхой хэмжээгээр нийгмийн үйлчилгээг авч чадахгүй байгаа, анхаарлын төвд бас орж одоо хүртээмжтэй үйлчилгээ авч чадахгүй байгаа юм хүүхдүүдийн тоол бас харьцангуй олон байгаад байгаа. Монгол улсынхаа хүн амтай харьцуулахаар яг тийм одоо агаарын бохирдол, хөрсний бохирдлын орчны эрүүл мэндтэй холбоотой асуудал тулгамдж байгаа гэр бүлээс гадна за нөгөө хүүхдийн хоолт хичээлийн асуудалтай аль эсвэл гэрэлтэй гудамж, гэрэлгүй гудамжаар алхах сургуультай явах ч гэдэг юм уу. Их хүүхдөө тийм нөхцөлд бас сурч боловсрох эрхээ эдэлж байгаа юм хүүхдүүд бас байгаа байхгүй юу? Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүүхдийн аз жаргал зөвхөн эдийн засгийн нөхцлөөс бус гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эцэг эхийн оролцоо, аюулгүй орчин, тоглох эрх чөлөөтэй нь шууд холбоотой байдаг байна. Хүүхдийн баярыг тохиолдуулан аз жаргалтай хүүхэд гэж хэмбэ гэдэг асуулт дэлхийд даяар илүү чухал сэдв болж байгааг судлаачид онцолж байна. Дэлхийн pop хөгжмийн одод тэр дундаа Луис Фонсигийн алдартай Despacito 8.9 тэрбум үзэлттэй дууг хүүхдийн анимашн контентууд хол хаян цахим ертөнцид түүхэн дээд амжилтуудыг тогтоосоор байна. Сүүлийн үеийн үзүүлэлтээр YouTube платформ дээр хамгийн өндөр хандлттай шилдэг 5 контентын дийлэнхийг бага насны хүүхдүүдэд зориулсан дуу, танин мэдхүйн бичлэгүүд эзэлж байна. Тодорхойлбол Өмнөд Солонгосын Pink Phone компани бүтээсэн Baby Shark бүжгийн видео нь 16.8 тэрбум гаруй үзэлт авснаар YouTube-ийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн их үзэгдсэн видео хэвээр байна. Энэ нь дэлхийн нийт хүн амаас даруй 2 дахин их үзэлт бөгөөд секунд тутамд түүний хандлт нэмэгцээр байгаа юм. Хурдан хэмнэл дагаж бүжиглэхэд хялбар хөдөлгөөн нь дэлхийн бүх насны хүүхдүүдийг дэлгэц рүү соронзон мэт татсаар байна. Дэлхийн хамгийн том хүүхдийн суваг болох Cocomelon жагсаалтын 2 болон 3 дугаар байрыг тус эзэлж байна. Тус сувгийн алдартай Wheels on the Bus animation дуу 8.7 тэрбум, харин ариун цэвэр сахих усан дарах тадлыг харуулсан Bat Song нь 7.4 тэрбум гаруй үзэлттэй байна. Эдгээрийн дараагаар Lulu Kids сувгийн бэлтгэсэн чихэр нууж идэж буй Johnny хүү болон аавын тухай богино хэмжээний хөгжөөнт анимашн 695 тэрбум хандлт авчээ. Энэхүү хуучны англи ардын дууг орчин үеийн анимашнд оруулсан хувилбар нь олон нийтийн сүлжээнд мим хувилбараар тархсан нь энэхүү өндөр хандлт авахд нөлөөлжээ. Түүнчлэн Орос Америк гаралтай Насти охины аавтайгаа хамт англи үсгийн дуудлага сурч тоглож буй Phonics Song with Two Words бичлэг 692 тэрбум үзэлттэйгээр жагсаалтыг үргэлжлүүлж байна. За түүний суваг олон хэлээр хөрвүүлэгдэн цацагддгаараа онцлог юм а. Тэнгэр телевизийн 7 хоног мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ анхаарал хандуулсанд баярлалаа.